аливаа нэг хууль дүрмийг мөрддөг тийм соёлыг бий болгох тухай асуудалтай шууд холбоотой юм аа. Зөвхөн дотоодоо биш бас гадны улс орнд сургалтанд хамруулах боломжийг бас бүрдүүлдэг багтаа хангадаг. Тэгээ ер нь бол бид нэр компани засаглалын чиглэлээр гадаадд гэдэг юм уу эсвэл одоо олон улсын түвшинд гадны сургалтын байгууллагуудаар сурах болцоо бол байдаг. Мэдээж хэрэг тэр нь маш өндөр төлбөртэй. За тэгэхээр бас бид нэр глобал компани засаглалын форумын оролцоотойгоор ер нь энэ сургалтыг бол Монголд одоо эрхчлээс авъя гэсэн ийм санал явж байгаа. За ерөнхийдөө энэ бидний явуулдаг сургалтууд зөвхөн өөрсдийн дангаараа гэхээс илүү бас Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, олон улсын санхүүгийн корпорац хэмжлэнгийн ялангуяа энэ хөгжиж байгаа шилжилтийн орнуудад зориулсан одоо сургалтын хөтөлбөрийг одоо нэвтрүүлсэн ийм жишгээр явагддаг учраас энэ бол бас манай Монголын нөхцөлд бол нэлээд ойролцоо байдаг юм аа. Яг энэ компани засаглал гэдэг маань хөгжиж байгаа орнуудад за ерөнхийдөө улс орны хөгжилд нэлээд бас ач холбогдолтой учраас зүгээр үгдгийн ихтэй сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах ч юм уу яг энэ чиглэлээр ойлголт өгөх одоо оюутан залуус анханаас нь бэлтгэх тийм боломж нь байдаг. Тийм ер нь байгаа. За энэ бол одоо бас нэг компани засаглалын төвөөс хөгжлийн төвөөс энэ сургалтын хөтөлбөрийг басрангуй болгох одоо сурагч багш нарыг бэлтгэх мөн түүнчлэн ихтэй сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах гэдэг иймэрхүү чиглэлийн асуудал бидний хувьд тусгаж явж байгаа. Манай төлөвлөгөөнд орсон нэг ажлын нэг л дээ. Тэгэхээр зэрэг бид нар ямархуу байдлаар хэрэгжүүлэх гэж байна гэхээр ерөөхдөө энэ эхлээд юуны өмнө магистрийн төвшөнд за компани засаглалын асуудлаар одоо судлах үндсэн шаардлагатай тийм одоо курс нь байгээ. Тэгээ ерөнхийдөө энэ бизнесийн байгууллагад ажиллах гэж байгаа ялангуяа магистрийн төвшөнд бэлтгэж байгаа оюутнууд болохоор аль болохоор одоо цаашаа бизнесийн удирдагч болох учраас эхнээсээ энэ засаглалын асуудлыг ойлгож тэгээ өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлж яваач. Ялангуяа стандарт, олон улсын стандарт тэр зарчмуудыг мэдэх нь бол одоо манай сургалтын, манай засаглалын төвөөс боловсруулж өгөх гэдэг юм уу туслах ийм хөтөлбөрийн бас нэг чухал хэсэг нь байх болно гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр яг зөвхөн сонирхсан гэхээр хамгийн одоо компани удирдлага тогтвортой байх гэдэг та хамгийн ихэнд бас дурдж байсан шүү дээ. Ингээд одоо юу гэдэг юм бэ? Одоо залуу болсон хүчин ирээдүйд бас өсөлт дэвжихний нэлээд бас ойлголт нь юунаас чухал те. Тэгээд үүдийн дэлхийн улс оронд ч юм уу боловсрол эзэмсэн хүмүүсийн тухайд энэ ойлголт бас энэ одоо ойлголт сургалтын хөтөлбөрт тодорхой хэмжээнд туссан байдаг баг л та тийм учраас манайд бас сургалтын хөтөлбөрт тусгаад ингээд явах юм бол анханасаа ойлголттой болоод гэсэн бол ирээдүйдээ бас үйл ажиллагаа эхлэх явахт нь их төхөм юм болов уу гэж ойлгоод байна. Яг үнэ. Одоо жишээ нь санхүү эдийн засгийн дээд сургууль гэж ерөнхийдөө 2 жилийн өмнөөс ахуулаад компани засаглалын хичээллийг өөрсдөө сургалтын хөтөлбөрт оруулаад магистрт бүр заавал үзэх одоо хичээл болгоод оруулсан байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо энэ жишээнүүд Монгол Улсын их сургуулиас гэсэн бас хэрэгжиж байгаа. За тэгээд ямар ч сан компани засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Үнэнбат өнөөрийн ярилцлаганд оролцож байгаа. Тэгээд компани засаглалын хөгжлийн төв ямар үйл ажиллагаа явуулдгийг ер нь компани засаглал гэж юу юм гэсэн ойлголтыг сая бидний хэсэг хугацаанд бас нэлээд илэрэнгүй ярилцлаа. Яагаад энэ тухай ярилцсан гэхээр 3 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотын эдийн засгийн форум болно. Тэр эдийн засгийн форум 4 салбар хуралдаантай болохын нэг нь за компани засаглал төрийн өмчийн үйлдвэрийн газрын удирдлага гэсэн сэдвээр салбар хуралдаан болох гэж байгаа учраас үзэгчтэй хүндээс энэ салбар хуралдааны тухай ер нь яг энэ компани засаглал юу юм бэ гэсэн ойлголтыг өгөхийн тулд энэ цаана нэлээд ярилцсан. За тэгээд өөр бас миний асуугаагүй нэмж хэлэх зүйл байвал танд бас тийм боломжийг олгож байна. За тэгээ би бол түрүү хэлсэнтэйгээ бас нэглэн давтах шахууны юм байж магадгүй. Ер нь компани засаглал гэдэг нь маань компанийг одоо чиглүүлэх, удирдах үйл явцаа гэж л эзэдийн чиглүүлнэ гүйцэтгэх удирдлага нь удирддаг. Тэгэхээр энэ хоёрын хоорондын харилцааны асуудлыг ярьдаг. Тэгээд сайжруулсаар гэдэг юм уу компани сайн засаглалтай байснаар энэ компаниуд маань өргөжих хөрөнгө оруулалт татах өргөн бололцоо нэмгэж байгаамаа. Тэгээд хэрэгцээ манай компаниуд өргөжөөд одоо хөрөнгө оруулалт татаад томроод эхлэх юм бол энэ бол манай эдийн засаг томорж байгаатай яг адилхан. Тэгэхээр зэрэг энэ компани том байна гэдэг маань эдийн засаг том байна. Эдийн засаг том байна гэдэг нь бидний нийгэм л сайн болно гэсэн үг шүү дээ. За тэгээд бидний бас ярилцах цаг дуусч байна. Тэгээд бас эдийн засгийн хувьд бас сүүлийн асуултыг Монгол улсын эдийн засгийн байдлаа яг ямар байгаа вэ гэсэн асуултаар энэ ярилцлага өндөрлөе.
Тэгээд тааж хамаг ивэл гэсэн бол. За ер нь бол эдийн засгт бол нэлээд сайн үйл явцууд бол ажиглагдаж байгаа шүү дээ. Олон манай эдийн засгийн маань одоо бидний хамгийн их хөрөнгө оруулалт шаардж байгаа мөн түүнчлэн хамгийн их одоо бус салбаруудыг тэтгэж байгаа энэ нэг уул уурхаагаас нэлээд хамааралтай болж байна. Энэ мэдээж энэ нэг талаараа өргөн болцыг гаргаж өгж байгаа боловч бас нөгөө талаараа бас эрсдэлтэй байж магадгүй юм аа. За тэгэхээр энэ болохоор ялангуяа төр засгийн зүгээс бол бас бодлогын үйл явцтай бас анхааралтай байх, болгоомжтой байх янз бүрийн сорилтуудыг бий болгож өгж байгаа. За тэгэхээр энэ сорилт гэхээс илүү бидний бас боломж гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Боломжийг зөв ашиглах л чухал байна. Тэгэхээр энэ ирээдүг л одоо яаж одоо эхнээс нь зөв удирдсанаас энэ Монгол улсын ирээдүйн хөгжлийн одоо хэдийн төлөв харагдах байхаа гэж ингэж бодож байна. За баярлалаа. Тэгээ эдийн засгийн форумд оролцох гэсэн хүмүүсийн бүртгэл бол явагдаад дууссан уу те? Ерөнхийдөө яг энэ салбаруудад оролцох гэсэн явуулж байгаа. Ерөнхийдөө үндсэн хурлуудад бүртгүүлж байгаа. Тэгээ мэдээж дотроо бас салбар хурлаанд оролцох боломжтой тийм. Тэр нарийн бичгийн дарга нарын газар хийж байгаа. За баярлалаа. Тэгээ бидний ярилцлагыг үгээр өндөрлөж байна. Тэгээд бидний урлагийн хүлээн авч манай хотод хүрэлцэж үзэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд талархснаа илэрхийлье. За баярлалаа. Синийг үзэгчдэд их баярлалаа. Энэ чуулганы эдийн засгийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. За их үзэгчдээс энэ телевизийн тодруулгын нэвтрүүлгийн хөтөлбөр энэ өрөөний дугаар өндөрлөө. Энэ өрөө манай студид за 3 дугаар сарын 2-оос 3-ны өдрөд Улаанбаатар хотноо болох эдийн засгийн форумыг зохион байгуулах хорооны гишүүн за компани засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ноён Үнэнбат оролцлоо. Тэгэхээр бид энэ өрөө за энэ эдийн засгийн форумын тухай за энэний хүрээнд явагдах дөрвөн салбар хулгааны нэг болох за компани засаглал, төрийн өмчийн үйлдвэрийн газрын удирдлага гэсэн сэдвийн хүрээнд за ер нь компани засаглал гэсэн хүрээнд ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тодруулах хөтөлбөр дараагийн хөтөлбөрөөрөө бас энэ салбар хулгаануудын тухай эдийн засгийн форумын тухай ойлголтуудаар үзэгч та бүхэндээ үргэлжлэн ярилцах болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.